хариулна. За эхний асуулт эрсдлийг бууруулах тал дээр төр оролцох ёстой гэдэгтээ бол санал нэг байгаа. Та бидний одоо бас боловсруулаад засгийн газраас санал авахаа өргөн барьсан хуулийн дээр бол яг энэ зүйл заалт маань бол одоо байгаа. Бид одоо гамшиг болохын өмнө одоо сэргийлж чадах юм бол энэ асуудал бас цаашаа явна гэж л одоо хохирол багтаа туулна гэдэг энэ л үндсэн зарчим дээр байгаа. За ажлын хэсгийн хувьд бол засгийн газраас өргөн барьсан гурван үндсэн зүйл заалтын хүрээнд л энэ асуудал явж байгаа. Би түрүүнд хэлсэн ер нь бол цаашдаа энэ мал аж ахуйн салбарын эрсдлийг бид бууруулах одоо хууль эрх зүйн орчныг өшөө сайн сайжруулах хэрэгтэй. Өнөөдрийн энэ малын эндэгчүүлсэн даатгалын хууль хэрэгжээд 11 жил болж байна. Мөн дээрээс нь одоо өнөөдрийн энэ өөрчлөлт орсноор багахан одоо дэмжлэг болно л гэж ингэж biz харж байгаа. Яг цогц утгаар нь харах юм бол энэ хөдөө аж ахуйн даатгал тэр дундаа мал аж ахуйн даатгалыг бол бас маш олон талаас нь харах хэрэгтэй юм билээ гэж ингэж боддог. За төр тодорхой хэмжээнд оролцох хэрэгтэй гэдэг. Одоо жишээ нь 23 24 оны энэ гамшигын асуудал чинь Монгол ер нь эдийн засгийн үнэлгээгээр бол 1.6 их найт төгрөгийн одоо хохирлыг Монгол улсын эдийн засагт бас малчтад учруулсан ийм л одоо актер зүйл байгаа. Тэгэхээр энэний эсрэг бид одоо гамшигын эрсдлийг бууруулах тал дээр ганцхан зууд гэдэг энэ хүчин зүйлийг харахаасаа илүүтэйгээр бас харах хэрэгтэй. Нөгөө талдаа та бол өөрөө бас яг энэ салбарын эдийн засгч хүн энэ даатгалын салбарын эрх зүйн орчныг өшөө сайжруулах хэрэгтэй гэдэг дээр бол би 100% санал нэг байгаа. Энэ хуулийг боловсруулах явцч өшөө тод харагдлаа. Амьдрал дээр яг малчттай уулзаа явж байхад ч гэсэн яг л энэ асуудлыг бас ярьдаг юм аа гэдгийг бас хэлье. За дараагийнх нь бол таны хоёр дахь асуулт бол тэр малчтыг бараг албан журмын юм шиг даатгад хамруулах энэ зүйл заалт байна гэдэг. Тэгэхээр ажлын хэсэг засгийн газраас бол энэ ялангуяа төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтөө зээл тусламжид малчин хүн хамрагдахаар болох юм бол малын эндэгчүүлсэн даатгалд бол зайлшгүй хамрагдах ёстой гэсэн зүйл орж ирсэн. За ажлын хэсэг энэ дээр бол олон талаас нь ярьжгаад энийг бол хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа. Тэгэхээр энэ удаа хуулийн өөрчлөлтөнд бол тэр хөнгөлөлтөө зээл авахын тулд одоо даатгалд хамрагдах ёстой гэдэг энэ зүйл заалт бол байхгүй болж байгаа. Яг уу арилжааны банкуд дээр бол бас янз янзын одоо нөхцлүүд тавьдаг. Ядаж төр одоо тухайн хүн амжилтаа үнэлүүлэх байдаг юм уу? Өөр одоо төрийн ямар нэгэн үйлчлэгээ авахд малчин хүнээс тэр даатгалын одоо заавал хамрагдах ёстой өдр гэдэг ийм зүйл заалтуулда ер нь энэ журмуудаа одоо хасчмаар юм билээ гэж бол би бол одоо бодож байгаа. Жишээ нь одоо сумын авраг болохын төлөө одоо тэгээд эн чинь Монгол улсад 330 сум байгаа. Жилд нэг сумаас 10 сумын авраг төрдөг байлаа гэхэд л үрдэ автоматар чи 3000 хүнийг даатгуулчих байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол болчмоор юм бэл. За мэнчилгээ дэвшүүлье. Тэмүүлэл Дардс